Ширээг хэрхэн нэгтгэх вэ? Ширээ тус бүрт үүсгэсэн захиалгыг нэгтгэн нэг болгох боломжтой. Үүний тулд заал хэсгийн захиалгууд хэсгээс нэгтгэх буюу нийлүүлэх гэж байгаа захиалган дээр товшиж, дуудсны дараа захиалгыг нэгтгэх товчийг дарна. Нэгдүгээрт захиалга нэгтгэхэд ижил хоолнууд байвал тоо хэмжээг нэмж харуулна. Хоёрдугаарт өөр хоолнууд нэгтгэж байвал тус тусын тоогоор нэгтгэгдэнэ. Гуравдугаарт хэрэв хоёр захиалгад ижил төрлийн хоол захиалгатай байснаас нэг захиалга нь хямдрал оруулсан байвал захиалга нэгтгэх явцад хямдрал устдах болохыг анхаарна уу? Дөрөвдүгээрт аль нэг ширээнд цагийн тооцоо бүртгэлтэй бол үндсэн захиалгын ширээний тооцоог нэгдсэн захиалгад харуулна. Тавдугаарт үндсэн захиалгын дугаараар нэгтгэгдсэн захиалга харагдана. Зургадугаарт ижил сет өөр хоолтой бол тус тусад нь захиалгын дэлгэрэнгүй харуулна.